За сайн уу? Миний хамгийн ихний видеонд тавтай морил. Өнөөдөр бол 2025 оны 12 сарын 27-ны өдөр байна. Удахгүй шинэ он гарах чинь. Тиймээс би ихний видеогоороо vision board хийх гэж байгаа. Тэгээд ирэх 26 онд маш олон зүйлийг хүсэж мөрөөдөж төлөвлөж байгаа учраас түүндээ зориулаад vision board хийх чинь. Тэрний маань нэг хэсэг бол YouTube хуудас нэх байгаа. Тиймээс видеого ингээд эхлүүлж байна. Чамаа ямар хэцүү юм бэ? Би ингээ хинч байхгүй өрөөндөө ганцаараа ингээ яриа сууж байгаа хгүй. Тэгсэн мөртлөө амар олон хүний урд гарсан юм шиг юу санагдаад байна. Саяны эхлэл видео үзсэн ч болцсон юм шиг байна шүү дээ. За тэгэхээр шууд үргэлжлүүлцгээе. Би мөрөөдлийн хүслийн самбардаа зориулаад юм юу авсан байгаа. Нийт юу гэдэм бэ? Марчсан юм авсан байгаа. Тэгээд зурагнууд хэвлүүлсэн байгаа. Ууг нь гэхдээ нэг миний хийсэн алдаа болохоор зурагнуудаа айгу жижигхэн хэвлүүлчихэд бүр ийм гээл бод ийм жижигхэн. Би хамгийн ихний зургаа ийм артлын харуулчих хэмжээтэй хэвлүүлсэхгүй юу. Тэгээд надад арай л том санагдаад энэ дээр ингээд нэг хитгэн 6 мургахаа ороод дүүрчих юм шиг санагдаад би жижиг хэмжээтэй хэвлүүлэе гэж утсан чинь баахан юм жижигхэн чийд зураг шиг юм болцсон. Гэхдээ зүгээр би бүгдийг нараглан зохицуулна. За яга зэтлээ ямар ч хамгийн эхлээд. За окей. Болчлоо. Миний 26 онд хамгийн их төлөвлөж байгаа зүйлс бол мэдээж аялал байгаа. Тэгэхээр би ганц том хэвлүүлсэн зураг хамгийн дээр нь байрлуулъя гэж бодож байна. Энэ бол Санторини. За би энийг энэ дээр энэ хавцаа ингэж байрлуулъя гэж болж байна. Жохон ингэж байрлуулчих гэж бодож байна. Ахгүй юм юу авсан? Тогтоох жижиг хадааснууд байна. Хадаас гэдэг юм болов уу юу гэдэг юм бол. Ийм хөрхөн наалт авсан байгаа. Гой наалтнууд харсан боловч таалагдаагүй. Энэ ингийн хөөрхөн санагтаад. Зяг тогтоочлоо. Яагаад жоох юм зайтай тогтоосон гэхээр эргэн тойронд нь жижиг зургууд бас байрлуулъя гэж бодоод яагаад гэвэл чинь хамгийн том зураг нь байгаа болохоор. Хоёр дахь бас арай холын аялал маань болохоор энэ хөрхи харагдаж байна уу? Турк байгаа. Туркийн Анталия руу аялах хүсэлтэй байгаа. Энэ ч бас энэ модтой хэсэг дээр хатгагддгүй юм байна. Окей. Тэр жоохон ингэж бод байрлуулчихлаа. За. Хоёр дахь арай холын аялал маань болохоор Швед байгаа. Шведийн усан онгоцны аялалд сууж үзхийг хүсэж байгаа. Манайс Шведэд манай сайн найз маань байдаг. Энд дээр очихыг хүсэж байгаа. Окей. Болчлоо. Хөрхөн болчих. За дараагийнх нь болохоор хамгийн ойрхон аяллаа маань нэг Венага харагдаж байна уу? Шчаус хөрхөж байгаа. Австри Венага. За сүүлийн төлөвлөсөн аялал маань болохоор ойрхон бас Унгарын Будапешт руу явъя гэж бодож байгаа. За ийм хөрхөн боллоо. Энэ дээрээ хөрхөн мастай болохоор ийм цэнхрэс най. Цэнхэр ногоон мэсэн. Болон дээр нь ачлаа. Хоёр том зураг байгаа. Хоёр дахь нь болохоор зараа.
Манай гэр бүлийн зураг байгаа. Энэ манай нөхөр, миний хөрхөн хүү. Тэгээ би байх. Энэ олон аялалд хамтдаа явах. Ер нь гэхдээ эцсийн сүлд гэр бүл бол хамгийн чухал. Тиймээс хамтдаа гоё аз жаргалтай гоё дурсамжуудыг бүтээхийн тулд гэр бүлийн зургийг хариулсан байгаа. Тэгээд энийг болохоор би яг энэ голд нь ингэж байрлуулъя гэж бодож байна. Зяа тэгтээ. Ингээ энэ нэг юм хөрхөн 2026 гэдэг бас нэг жижиг юм байгаа. Дээр нь хатах чинь. Гэр ямар юм сонирмэн үү? I don't know. Арэм гоё. Хоёр цайвар өнгөтэй энэ дээр нэг гिचлээ. За окей. Одоо гэр бүлийн зургаанаас эн чинь гэр бүлтэй холбоотой төлөвлөж байгаа, өсөж мөрөдөж байгаа зүйлүүдээ эргэн тойронд нь байрлуулъя гэж бодож байна. Хамгийн том хүсэл маань болохоор таад юу гэж бодож байна? Өөрсдийн шинэ орон сууцтай болохыг хүсэж байгаа. Энэ бол 26 оны маань хамгийн том төлөвлөлтүүдийн нэг байгаа. Яг энэ дээр нь байрлуулчлаа. Миний дараагийн чухал зүйл бол шинэ машинтай болмоор байгаа. Би энэ камер л ингэж харлаад байдаг зүг уу яг харагдаж байна. Жижигхэн зургуудаа. Яг мэдээж ингийн тулд бидэнд юу хэрэгтэй вэ гэхээр save money мөнгө хадгалах хэрэгтэй. Хадгаламжтай болохыг зорж байгаа. Тийм учраас энэ хөрхөн жижигэн бүр бусдаасаа жижиг. Энэ саяны зургууд чи юм житээсэн. Энэ бүр юм жижиг юм байгаа. Жоох ингэ дэлгэлчихлаа. Энэ дээр нь жоохон давхарлаад хоёр зураг ай гэсэн чинь хатагдахгүй байна. Тэгэхээр нэгчлээ. За дараагийн маш том зорилтуудын маань нэг болохоор. Гэтэ энэ одоо YouTube-ыг би яг өөр юугаар ингэж зорилт тавихаа мэдээгүй. Зүгээр YouTube-ийн яг лого байж болох байсан байх. Гэтэ би мэдээж ямар нэгэн ганц тоондоо биш ямар нэгэн зүйлд зорихыг хүсэж байгаа болохоор YouTube-ийн Silver Play button байгаа. Энэ бас би YouTuber болохыг маш удаан бодож хүсэж явж байгаа. Тэгээд энэ жил ингэж зориулж хийж байгаадаа маш их баяртай байна. Тийм байгаа. Яг эхлэе. Жил болгоно л яг боддог. Энэ жил ажил болгоно. Иймхэн бихтэй болмоор байна би. Ийм биш. Иймхэн яг ийм супер скини биш. Тэгтээ нэг ийм гоё фит бихтэй болмоор байгаа. Чанга илүү дутуу унжсан юм байхгүй, илүү дутуу ийм байхгүй. Нөхцөлийн самбарыг чинь бас нэг утга учир нь тийм юм бэлээ. Гэт нөгөө байнга нүдэнд харагдах газар байж явах хэвээр тэгэл тэргээ байнга бодвол тэрний төлөө ямар нэгэн үйлдэл хичээл зүтгэл гаргаад тэрэндээ утга учир нь байгаа мэн гэж би бодсон. Энэ очлаа. За энэтэйгээ холбоотой юмнууд надад илүү эргэн тойронд нь тэр холбоотой юмнуудын нэг нь болохоор за эрүүл хоолт, эрүүл амьдралын хэв маягтай болъё гэж бодож байгаа. Тэг эрүүл хоолт гэхээр угаасаа юм нэг ногоо жимс ногоо өнгөтэй хүмүүсний бүтээгдэхүүн шүү санаанд ордог шүү дээ. Тэгэхээр нэг зургийг
доор мэрилжлээ. За дараагийнх нь болохоор би энийг яагаад юу бодож оруулсан сайн мэдэхгүй байна. Витамин. Би бас ингээд дэвтэр дээр ингээд бичсэн байхгүй юу бүгдийг. Эндээсээ харъя. Витамин л гэж бичсэн байна. Өөртөө анхаарч витаминууд ууна гэж бодсон бодвол би яг нөгөө Монголд очихдоо эрдсэн шинжилгээ өгсөн. Тэгээд яг ямар витамин дутагдж байгаа гэдгийг мэдж байгаа болохоор тэднийг ууя гэж бодсон байх. Ийм гоё урт усны зураг байгаа. Үсээ ургуулж үзмээр байгаа. Би яг 20 оноос хойш ерөөсөө урт устэй байж үзээгүй. Дандаа ер нь ийм богино устэй байсан. Дандаа иймэрдүү. Тэгэл ер нь ойрын хугацаанд баг хамгийн урт ус дээрээ байгаад байгаа. Тэгээд би яг нэг иймэрхүү болоод ирэхээр л төвчгүй буцаад ийм тайрчдаг байхгүй юу. Тэгэхээр энэ удаа яг бүр энэ жил гүргэж агаад усны нэмэлт витамин өстө дотор гаднаасаа юу хэрэгэлтэй бүгдийг нь хэрэгжилж агаад гоё урт устэй эмхтэйлэг гоё урт устэй болмоор байгаа. За. Үсээ энэ дээр тавьчлаа. Би одоо оюутан байгаад байгаа. Тэгэхээр мэдээж үнэлгээтэй нэмэх үнэлгээтэй суралцахыг хүсэж байгаа. Тэрийгээ өөртөө сануулад байрлуулъя. Энд орон жижигхэн хөргөө. Энэ болохоор саяныхтай бас уялдаа холбоотой. Өөрхөн гацуур чимшиг, ном чимшиг зураг байгаа. Номоор хийсэн гацуур. Тэгээд энийг болохоор жоохон уншигч болъё гэсэн бодол байдаг надад. Би ингээд яг тэгж амар ном уншдаг төрлийн хүн бол биш. Би бараг аудио ном сонсдог төрлийн хүн. Тэгтээ энэ удаад яг ингэж тогтож хідэн номны ард гарч үзмээр байгаа. Тийм учраас энд орууллаа. Чухал холбоотой 2 зүйл байгаа. Энэ бол хэл сурахтай холбоотой. Тэгээ би англи хэлээ сайжруулмаар байгаа. Гэхдээ яг нэг зүгээр сайжруулна гэд орхичоор нэг жоохон дутуу санагдаад байгаа учраас ямар нэг зүйл зориод үзье гэж бодоод IELTS хөгж үзье гэж бодож байгаа. Тийм. За окей, дараагийн энэ болохоор ямар учиртай вэ гэхээр B1. Би Чехэд амьдардаг. Тэгээд чех хэл сурж байгаа гэх юм уу. Тэгээд би чехийн урт хугацааны амьдрах виз авахын тулд чехийн А2 шалгалтыг өгөх хэрэгтэй байдаг. Тэгээд би яг жилийн өмнө А2 шалгалт өгөө тэнцээд виза авсан. Тэгээд тэрнээс хойш чех хэлээ яг ингэж сууж давтаж сайжруулаагүй гэх юм уу. Тэгэл орхицсон. Яагаад гэвэл миний зорж исэн зүйл тэр байсан болохоор шалгалтанд зориулж тэгээд би яг төвшнгөө ахиулж шалгалт өгч үзье гэж бодож байгаа. B1-ийн сертификаттай болъё. Ер нь дээшлүүлэе гэж бодож байгаа учраас бас ямар нэгэн зүйл зүгээр л чех хэлээ сайжруулна гэд орхичих юм бол жоохон дараа нь яаж дүгнэх юм гэж би бодсаахгүй юу. Ягаад гэвэл нүслийн самраа одоо би ингээл лэр хичээл мэдээж хараад дүгнэн штэ. Энэ маань ингээд болцсон байна, бүтсэн байна. Ийшээ аялсан штэ энэ төр гэж бодохдоо зүгээр чех хэлээ сайжруулсан гэж орхисон бол би яг сайжирсан юм уу, үгүй юм уу гэдэг ямар нэгэн батлах зүйл хэрэгтэй болохоор би энэ B1 шалгалтыг өгч үзье гэж бодож байна. За энийг бас зүгээр л өгчихгүй жоохон бэлдэж мэдээж л хороо тулд хичээнэ. Арай жоохон том билүүлдэг гэж нэр үнэхээр. Ингэж мэгээд идэв лөө. Ингэж.
За энэ болохоор ийм өөргөвчтэй халахаа явж байгаа хүний зураг. Ер нь бол аялж байгаа гэж би өөртөө зориулж хэвлсэн. Тэр энэ ямар ч төртэй вэ гэхээр одоо сайн нөгөө хідэн аяллууд байсан шүү дээ. Энэ болохоор гэр бүлээрээ аялах аялалж байгаа. Би ганцаараа явах аялалж байгаа байхгүй юу. Жишээ нь одоо энэ Турки болохоор би гэр бүлээрээ явна. Хөр хөвгттэйгээ явна. Энэ Санторини бас хөр хөвгттэйгээ явна гэж төлөвлөж байгаа. Энэ Швед руу болохоор ер нь бол нөхөр хөвгттэйгээ явахыг хүсэж байгаа. Тэгтээ сайн мэдэхгүй байна. Хэрэгэлзээтэй. Харин энэ Будапешт, Вен руу болохоор зүгээр ойрхон газар би ганцаараа аялж үзье гэж бодож байгаа байхгүй юу. Тэгэхээр яг тэрэнд маань хамааралтай зүгээр юм өөрөвчөө үрээд ганцаараа аялах хүсэлтэй байгаа. Тэрэндээ зориулсан юм зураг байна. За дараагийнх нь болохоор миний хувь хүний хөгжилтэй холбоотой бас зүйл байна. Усанд сэлж байгаа юм ихтэй байгаа харагдаж байна уу? Усанд би яг одоо нэг үе бодох юм бол анх чек дэржсэн үе бодох юм бол би уснаас бол айхаа болсон. Би бүр уснаас айдаг гэсэн яагаад ч мэдгүй. Шумбаж чадахгүй амар паниктай айдаг байсан. Тэгээ одоо шумбаж чадна. Уснаас юусаа айхгүй. Тэгтээ яг гоё ингэж сэлж сормоор байгаа. За сүүлийнх маань болохоор саяны усан сэлэх гэдэгтэй адилхан. Энэ ууланд алхаж байгаа. Хүний зураг байгаа. Тэгээд бас ойрхон ууланд алхаж ууланд гарах хүсэлтэй байгаа. За окей, ингээд миний хүслийн самбар бэлэн боллоо. Энэ аваараа арай жоохон хоосон юу харагдаж байна. Энийг жоохон яа. Энийг од би нэг дараа нь юунд ч ашиглах болъё. Тэгэхээр бүгдийг гоё наачаа. Finally дуусчлаа. Тэ ингэ нөгөө thumbnail дээр авалцчихтэй. Ямар гоё юм аа. Таад ямар сэтгэлээ бичээрэй. Тэгээ би бүр ямар видео хийхээ дараагийнхаа видеог төлөвлөсөн байгаа. Бас энэ нэр бичсэн байгаа. Тэгэхээр би дараагийн видеог үзхийг хүсэх юм бол subscribe дараа хүлээж аваарай. За ингээд энэ удаагийн маань бичлэгтэй хамт байсан баярлалаа. Миний хүслийн самбарыг хамтаа бүтээлсэнд маш их баярлалаа. Баяртай.